Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Ном уншлах бас нэлээд олон хоног боллоо. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээрээ энэ ягаан өнгийн номыг уншийе гэж сонголоо. За шууд гарч ирнээс эхлээд явчихъя. The Dinosaurs Next Door. Next door гэхээрээ хажуу хаалга тийм ээ. Өгчилж орчуулвал тэгээд хөр шайлын Dinosaurs, динозаврууд гэсэн нэртэй юм ном байна. За. Шууд эхлээд уншийе да. Chapter 1 Mr. Puff. Нэгдүгээр бүлэг ноён Puff. Mr. Puff lived in a tall blue house. Ноён Puff өндөр цэнхэр өнгийн байшинд амьдардаг байлаа. Outside it looked a little odd. Гадна тал нь little odd гэхээр баг зэргийн хачин харагддаг байсан. Inside it was even stranger. За, inside гэдэг чинь дотор тал шүү дээ, тийм ээ. Strange гэдэг чинь хачин жигтэй, тий. Weird гэдэгтэйг адилхан. Хачин жигтэй. За, ER adjective тэмдэг нэрийн араас ER авахлаараа харьцуулсан давуу зэрэг. За, давуу зэрэг тий. Илүү хачин гэсэн утгатай болж ирж байна. Дотор тал нь болвол even гэхлээр бүр илүү хачин байсан юм аа. За. Mr. Puff was an inventor. За, inventor гэдэг чинь ямар мэргэжил вүлээ? Inventor ямар нэг юмыг зохион бүтээдэг хүн те. Өмнө нь байгаа үгнүүдийг зохион бүтэж гаргаж ирдэг хүнийг inventor. His whole house was crammed with amazing inventions. За, түүний байшин бүхэлдээ crammed with гэхлээр тийм юмар дүүрэн байх. Amazing inventions. Гайхалтай нээлтүүдээр дүүрэн байдаг байв. His latest invention moved him from place to place in an instant. За, latest гэхлээр бас л нөгөө харьцуулсан comparative, superlative зэрэг орж ирж байна. Latest гэхлээр хамгийн сүүлийн үе. Invention. За, тэр зохион бүтээл те. Зохион бүтээж гаргаж ирсэн зүйл нь түүнийг in an instant маш хурдан хугацаанд нэг газраас нөгөө газар руу нүүхэд хүргэдэг байсан юм аа. Одоо маш олон тийм сүүлийн бүтээж байгаа зүйл нь түүнийг хурдан хугацаанд нэг газраас нөгөө газар руу нүүлгдэг. Нүүхээс өөр аргагүй хүргэдэг байжээ. Before that, he invented a robot to clean up spills. За, spill гэдэг чинь ерөнхийдөө асгасан зүйлийг хэлж байгаа тийм. За, clean up гэхлээрээ сайхан цэвэрлэх, цэмцээдлэн цэвэрлэх гэсэн утгатай болж байна. За, үүнээс өмнө тэрээр ямар роботыг бүтээсэн гэж байна? Clean up spills. Асгасан зүйлийг цэвэрлэдэг роботыг бүтээчихсэн байсан. За, бүтээсэн юм аа. And before that, he invented the wheelie cup. За, үүнээс өмнө тэр wheelie-гийн аяга гэж очуулгоо те энэ доор харагдаж байна. Wheelie-гийн аяга гэсэн зүйлийг зохион бүтээсэн. За, хаалтан дотор юу гэж байна? But he spilled most of his tea, which was why he invented the robot. За гэсэн чинь харамсалтай нь яасан бэ? Энэ нөгөө зохиосон wheelie гэдэг аяга нь цайныхаа ихэнхийг нь асгацсан гэж штэ тий. Spill гэдэг чинь сая асгана гэсэн тийм ээ. Асгасан зүйлийг. Асгасан зүйл. За, асгасан. Цайныхаа ихэнхийг нь асгасан учраас л тэр энэ роботыг бүтээсэн гэж штэ. Энэ робот гэдэг нь энийг хэлж байна тий. Д гэдэг чинь ямар тохиолдолд авна гэж заадаг лээ. Тэр Д гэдэг чинь одоо бидний харагдаж байгаа тий. Бидний мэдж байгаа юм дээр Д артикл авч байгаа штэ. Анх удаага ярьж байгаа юм дээрээ зүгээр гэдэг артиклыг аваад байгаа байхгүй. Анх удаага ярьж байгаа. Нэгэн робот гэж орчуулагдаад байгаа шүү дээ. Дэ робот гэхлээрээ тэр робот гэдэг. Бидний тийм чиний мэдж байгаа юмыг ярьж байгаа тохиолдолд би дэ робот гэж авах нь шүү дээ. His new project wasn't an invention at all. But it was so exciting he was
he had asked Sam, his friend from next door, to see it. His new project wasn't an invention at all. Project гэдэг чинь юу вэ? Project гэдэг чинь бол ерөнхийдөө төсөл тийм ээ. За төслөөс гадна бас ажил гэсэн утгатай шүү дээ. Түүний энэ шин төсөл ажил нь болохоор ердөөсөө ч зохион бүтээсэн зүйл биш байсан юм аа. But it was also so exciting he had asked Sam, his friend from next door, to see it. За энд яасан гэж юм. Зохион бүтээсэн зүйл биш байсан. Гэхдээ Сэмээс асуухад бол тэр том баяртай байсан гэж штэ. За Сэм гэдэг нь юу гэдгийг тодтогч хэлж байна. Тодтгол. Хажуу талынх нь за хөр шайлынх нь найз. To see it. За хөр шайлынх нь найз Сэм үүнийг үзэхээр ирсэнд одоо тэр маш их баярлаж байл. Баяртай байв. Маш их баяртай байсан юм аа. Sam had promised to come over after school. Come over гэхээр ингээд юмны дараа ороод ирэх. Дайраад гарах гэсэн утгатай байна тийм ээ. After school хичээлийн дараа, сургуулаа тарсныхаа дараа. За Sam түүнд хичээлээ тараад ороод гарнаа гэж амласан байсан. Амласан гэж байна. За энэ хоёрын нөхөрлийн тухай гарах нэ. Бас динозаврын өндөг гарах болтой тийм ээ. Chapter 2 The Eggs. За 2 дугаар бүлэг өндөг нүүд. За нэг манай зохион бүтээгч юу гэж байна? At last come in. За арай гэж нэг юм ирвөө гэсэн утгатай байна те. At last гэхээр эцээц. Come in. За дотгошоо ороод ирээ. When Sam arrived, the puff was bursting with excitement. Сэмиг ирэх үед ноён puff баярлсандаа burst with excitement гэхээр бүр тийм юм ингээд хальж гарах гэсэн үг нэ. Overflow. Хэмжээнээсээ ирмэгнээсээ ингээд дээшээ гарахыг burst with гэж хэлж штеп. Burst with excitement. За маш их Сэмиг ирэхэд ноён puff баярлсандаа маш их баярлалаа. Магнат хийнилээ ч гэх юм уу тийм. Тэгж орчуулж болно үстэй тийм ээ. He led Sam to his study and dived under a table. За энэ study гэдэг үг чарын сонир харагдаад тах чинь. Study гэдэг чинь өөрөө суралцах гэсэн утгатай. За led тэгэхээр тийм юмыг дагуулах, замчлах. За тэгэхээр яасан гэсэн үг. Study гэдэг нь үйл өгөөрөө сурах. Нэр үгээрээ болохоор ажлын өрөө study room судалгаа явуулдаг өрөө ч юм уу тиймэрхүү бас утгатай болж ирэх юм. За тэгэхээр нөгөө инвентор маань Сэмиг ажлын өрөө одоо судалгааныхаа өрөө рүү дагуулж яваад юуны доогоор тонгоосон гэж юм. Dive гэдэг чинь шумбахаас гадна бас тонгоох гэсэн утгатай байна. Under a table. Ширээн доогоор тонгоолоо. За энд юу гэж байна? They have to be kept in the dark until the last moment. Until the last moment гэхээр хамгийн сүүлийн мөч хүртэл гэж байна.